За миний хэлтгэл бол Монгол орны зөрчилтэй өнөөгийн төлөв байдал түүнд одоо судалгаа шилжгээний үр дүнд суурилсан одоо технологийн шийдлүүд юу ах юм бэ гэсэн юм сэдвээр явагдана. За ихтгэл бол дараах агуулгын хүрээнд явагдана. За Монгол улс бол нэгдсэн үндэсний байгууллагын зөрчилтэй тэмцэх конвенцэд 1996 онд хэлсэн орсноос хойш бол одоо нэгэн идэвхтэйгээр зөрчилтэй тэмцэх ажлуудад хийгдсэн. За 2012 онд бол зөрчилтэй тэмцэх үндэснийхээ хөтөлбөрийг баталсан. За мөн одоо 12 онд хуулиа баталсан, 10 онд зөрчилтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталсан байгаа. За хамгийн сүүлд бол 2020 онд алсын хараа 2050 хөтөлбөрт бол бас мэдээ дээр анхаарал хандуулсан. Энэ ажлын хүрээнд бол бас энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөн явагдчихээн. За 26 онд бол COP17 буюу нэгдсэн үндэсний байгууллагын зөрчилтэй тэмцэх конвенцэд нэгдэн орсон одоо дэлхийн бүх орны төлөөлөгчид Монгол улсад шуулахаар одоо Монгол орны зөрчилтийн асуудлыг дэлхийн нийтийн түвшинд одоо авч хэлцэх юм одоо чухал хариуцлагатай үе ирж байна. Мөн одоо 26 онд олон улсын мал аж ахуйн эрхлэгчдийн жил болгон зарласан байгаа. Ягаад гэвэл бэлчээрийн мал аж ахуй бол бас байгаль хамгаалах энэ одоо газар нутгаа хамгаалах бас нэг чухал одоо бас нэг уламжлал соёл энэ технологи байна гэж бас бид үзэж байгаа юм. Зөрчилтийн талаар бол судалгааны ажлыг бол 1980 оноос хойш болоод ингээд хийж эхэлсэн. Одоо сүүлийн үед бол 5 жилд нэг удаа хийж байгаа. 2015 он 20 онд хамгийн сүүлийн зөрчилтийн одоо үнэхээр хийхэд 76.9% ямар нэгэн хэмжээгээр зөрчилт газрын дөрөлт бүртүүд байна гэсэн юм дүнтэй байгаа. Одоо 20 онд бол сүүлийн үнэлгээний ажил болоод хийгдэж явж байгаа гэж ойлгож байгаа. Бид бол хамгийн сүүлд Монгол орны байгууллагын бүсгүйдэх зөрчилт газрын дөрөлтийн үйл явцын мониторинг, түүнийг сааруулах арга зам гэсэн юм төслийг бол хэрэгжүүлсэн байгаа. Энэ төслийг бол дараах одоо энэ байдлаар хэрэгжүүлсэн. Нэгдүгээр бол байгаль орчны мониторинг судалгааг бол одоо 3 бүс нутгийн төлөөлөлөд тавилангийн бүс нутаг, за мөн хуурай хэрийн бүс нутаг, за мөн ад хэрийн бүс нутгийн төлөөлөлөд ингээд харьцуулан судалгаа явуулсан байгаа. Судалгаатай байгаль орчны мониторинг орчны төслийнхээс гадна тэдгээр бүс нутаг тохирсон одоо зөрчилт газрын дөрөлтийг бууруулах ямар одоо технологийн шийдлүүд байж болох юм бэ гэсэн юм судалгааны ажлуудыг хийсэн байгаа. За судалгааны ажлын зарим үр дүнгээс танилцуулахад бол одоо Төв Монголын хэрийн бүсд бол маш сонирхолтой одоо уур амьсгалын хувьд бол одоо бид бол баруун хойд зүгээс дэглэг одоо салхи зонхилдог эс нүдэг гэж үздэг байсан бол одоо сэвэлзүүр буюу 5 м/с-ээс бага одоо салхины одоо 80 орчим хувь нь бол одоо өмнө зүгээс одоо цөлийн бүсээсээ илүү одоо нөлөөлж байгаа эндээс бол харагдаж байгаа. Зөвхөн 10 м/с-ээс дээш буюу 5-10 тэр бидний мэддэг эсийг одоо нүүлгдэг ч гэдэг юм уу те бидний мэддэг энэ салхил баруун хойд зүгээс салхилж байгаа юм. Тэгэхээр энэ дэр юу гэхээр говьосоо хангаад тал руугаа одоо цөлжилт бол тавьчих гинэ. Ямар нэгэн байдлаар байнгын уур амьсгалын нөлөө бол байна гэдгийг бол эндээс хэлхийг хүсэж байна. За мөн одоо нийгмийн эдийн засгийн судалгааг бол энэ 3 газрын хувьд бол харьцуулж үзсэн байгаа. За энэ дээр хамгийн сонирхолтой үр дүнгээс дурдхад бол 500-аас доош малчин өрхүүд бол энэ гангийн эрсдлийн үнэлгээ хийж үзэх хамгийн өнцөг байна. 500-аас дээш малтай юу, тэрнээс дээш өрхүүд бол амжиргааны түвшин өндөр одоо эдчтэжээлээ нөөцлждэг учраас энэ ган зодын эрсдэлт бол харьцангуй одоо төсөвтэй байгаа нь бол энэ маш ноцтой асуудал гэж бид үзэж байгаа. Ягаад гэвэл яг үндсэн одоо бэлчээрийн мал аж ахуй хэрэгжилж байгаа тэр орон нутгийн иргэд бол маш одоо олон малтай байхаас илүү одоо 500-аас доош малтай иргэд бол бас нэлээд тодорхой хувийг эзэлж ирсэн. Тэр иргэд бол бас их эмзэг байна гэсэн ийм судалгааны үр дүн гарсан байгаа. За урамжилтын хувьд бол бид харьцуулахад бол харьцангуй одоо энэ хурд үндэснээс бол бас их шалтгаалж ирсэн. За Говьсүнбэр аймгийн хэмжээнд 1.7, Орхон суманд 2, Аршин суманд 2.7 дахин одоо ургамлын бүрхөц биомас буурсан байна гэсэн дүн байгаа. За мөн ургамлын оройдлын үнэлгээг бол хийсэн байгаа. За хөрсний хувьд ч гэсэн бол харилцан адилгүй байгаа бөгөөд хамгийн анхаарал татж байгаа зүйл бол эвдсжилт бол одоо энэ 3 харьцуулсан бүс нутагт бол 3 лүбий бол ингээд маш эрчимтэй явагдаж ирсэн. Тухайлбал 2000 оноос 2022 оны хугацаанд одоо жил бүр 2.5-аас 3 га талбай зөвхөн Аршин сумын нутагт бол ингээд нэмэгдэж байгаа. За тэн дээр графикаар бол бид харуулсан байгаа. Тэгэхээр бол одоо
энэ газрын дараадлалыг илэрхийлэх нэг хүчин зүйл нь илс байдаг. Одоо доотлын зурагтаар бол бас мөн одоо нийслэлийн өөрчлөлтийг бол ингээд харуулсан байна. За энэ дээрээс бид бол одоо гурван бүс нутгийн хэмжээнд энэ газрын дараадлал мөн одоо газар ажиглалтын байдлаар бол харьцуулсан судалгаа явуулсан. За энэ дээр бол газрын дараадлал зөвлөд бол мэдээж одоо бүх газар илэрчилсэн тухайлбал одоо энэ Госмөр аймгийн хэмжээнд бол нэг хөрөхгүй газар нь л одоо дараадлал төртөг байна. Бусад газрууд нь бол ямар нэгэн хэмжээгээр дараадлал төрсөн байна гэдээ хуваар гаргасан байгаа. За энд бол одоо цөлөрхөд хээрийн талбай бага хэмжээгээр нэмэгдсэн, нүцгэрсэн газар 36 жилийн хугацаанд 3.9 гагаар нэмэгдэж одоо газрын бүрхөвчийн доод ангир руу шилжсэн гэх мэт одоо ийм үр дүнгууд гарч ирэн. За мөн одоо орхон сумын хувьд бол мөн одоо 16.1% нь хэвийн төлөвтэй байгаа. За тэгээд энд бол дараадлал илэрсэн газруудад бол хараа голын дагах ус намгарах газрууд тариан талбай иргэн тойрон болон бэлчээрийн газар бол одоо илүү дараадлал илэрж байгаа. За хот суурин газрын талбай одоо болон тариалангийн газар, ус үхий газар, эс үхий талбай бол ингээд тогтмол одоо өсөж нэмэгдэж байгаа нь бол энэ судалгааны үр дүнгээс харагдж байна. За аршин цумын хувьд бол бид Төв Монголыг төлөөлүүлээд зүтгэд бол одоо нүцгэн газрын талбай нэмэгдэж байна. За мөн одоо ус намгарах газар бага зэрэг нэмэгдсэн байгаа. Энэ нь бол сүүлийн жилүүдэд 2-3 жилд бол бас энэ хурд дундсны хэмжээ нэмж байгаагаас холбогдож байгаа. За энэ 85-аас 2021 оны одоо өөрчлөлтөөс харах юм бол аршин цумын ой нугад хээр багасж харин хуурай хээр эс нүцгэн газар бол ингэ нэмж байна. Тэгэхээр энэ Монгол орны хэмжээнд ер нь бол зөвлөлт газрын дараадлал бол бодитоор явагдаж байна. За мөн одоо илэрсэж байна. Хээр лөө одоо ойд хээр одоо хуурай хээр лөө ингээд шилжих процесс явагдаж байна гэж энэ судалгааны үр дүнгээс харж болж байна. За ингээд эдгээр асуудалтаар болоод энэ тулгамж байгаа асуудал бол маш их байна. Жишээлбэл энэ дээр би жишээ болгоод 5-7 зүүн баян төмөр замыг харуулж байна. Энд бол бараг нийт замын 70-80% нь бол одоо эсний нөлтөх боломжтой буюу одоо 257 км эсний нөлтөх боломжтой гэсэн юм юу. За энэ бол ирээдүйд бас бид одоо менежмент хийх бол бас энэ улс орны одоо хөгжилд бас нөлөөлөх нэг тустай зүйл гэж үзэж байгаа. За мөн одоо манай орны говь хээрийн бүсийн 145 төв суурин газар болоод эсний нөлтөд ямар нэгэн хэмжээгээр өртөөд байгаа гэсэн дүн гарсан байгаа. За 60 онтой харьцуулахад бол одоо шорон шуурганы давтамж 3-аас 4 дахин өссөн байгаа. За одоо эхнэрүүдийн батхар буюу тэр шорон шуурганы давтамж өндөр газрууд бол 61-ээс 127 өдөр нь бол шорон шуургатай байна гэсэн ийм ноцтой дүн байгаа. За энэ доотлын зурагтаар бол одоо бидний яг судалгаа явуулж байгаа Булган аймгийн арчин цумын 9 тасархай харагч нь 9 тасархайд бол хаврын үйлрэлд бол тогтмол тэр тасмал замыг ийс дарж одоо энэ машин суудсан тийм энэ дээр бол жил бүр нэг 26.5 сая төгрөг төлөвлөж ингэж ажилладаг ийм ностой сүлжлтөөс үтсүүр дагаврууд байна. За мөн одоо булаг шанд одоо бэлчээрийн газрууд бол маш их дороотж байгаа. За энэ дараагч байгаа бол Голтой аймгийн хөрмөц цолын гүн нуур байна. Гүн нуур бол бас ингэж элсэн дарагч. За бид буур нуурын бас судалгаа хийсэн. Буур нуур бас ингэж элсэж байгаа нь бол бас бидний судалгаан дараа гарч ирсэн байгаа. За тэгэхээр бид цаашдаа яах вэ? Энэ зөвлөлтөд тэмцэхийн тулд яах вэ гэхээр хамгийн одоо дэлхийн нийтийн хэрэгжилж байгаа бол ойж болох нөхөн сэргээх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх одоо ногоон хөгжлийг дэмжих одоо бидний өнөөдрийн хурлын зөвлөлтийн хэсэг ногоон өрөөдөг орлоо энэ байгаа. Тэгэхээр бид бол нэг 5-6 ийм технологийн шийдлийг боловсруулад энэ дээр бол судалгааны ажлуудыг хийгээд явж байгаа. Судалгааны ажлыг явуулахдаа бид бол түрүүний ярьсан 3 бүсийг төлөөлүүлээд Булган аймгийн арчин цум, Дахин аймгийн орхон сум, Овсонбор аймгийн сүмбэр сумд бол энэ суурин судалгааны төвүүдийг байгуулад, загварын станц байгуулад энэ туршилт судалгааны ажлуудыг ингээд тогтмол явуулж байгаамаа. За энэ бол орхон сумд хийгдсэн ажил байна. Хамгаалалт байрны зурх жимсгний аж ахуйн эрхлэх бол бүрэн боломжтой байгаа. За нэг га талбайд бол 700 хүртэлх мод 20-25 тонн ургац хураах боломжтой. За энэ бол мөнгөнд шилжүүлвэл хамгийн бага ханшаар бодоход нэг 100-аас 200 сая төгрөгийн жилд ашигтай. Иймэрхүү байдлаар бид цааш нь явах боломжтой. Мөн одоо эсний нөлтийг сааруулах механик хамгаалтын туршилтыг бол эсний засахад хийж байгаа. Энэ механик хамгаалтыг явуулахдаа бид шинэлэг зүйл нь юу гэхээр яг орон нутагт нөхөн сэргээлттэй болоод ургасан олон нас дурмлыг өргөн боловсроод гүйцэн үед нь хадаж аваад ашигласан байгаа. Тэгэхээр бол нэгдүгээр эсний нөлтийг сааруулна, хоёрд тэр ургамлын өөрөөр унаад одоо байгалийн нөхөн сэргээлт
явж байгаа нь. Гуравт бол яаж ихээр нэгэнт одоо эсний хүртэл зогсны дараа одоо мод тарихад бол амжилттай байна гэдгийг бол бид энэ судалгаагаар бол харуулахыг зорьсон. Замын орон нутгийн энэ ховор хурцсан хүмүүлийг бол бид тарьж ургуулад орон нутагт нь зөвлөлтийг сааруулахад бол одоо бид ашиглаж байна. Замын одоо хурдан ургалттай мод цаг ургамлыг хамгаалтын он сурвалж байгууллагт ашиглах зорилгоор явуулж байна. Замын сортын, усалгааны, бордооны одоо энэ төвчлөлтүүдийг бол бидээс цааш нь одоо хятадын болон за бүгд найрамд Солонгос улсын судалгаачтай хамтраад явуулж байна. За энэ бидний судалгааны бас нэг үр дүн харагдаж байна. Бид нэр хамгаалтын айн зурвалсыг байгуулсан дороодсон газар энэ анхны зураг харагдаж байна. Дараад нь ямар болсон бэ гэдэг. Энэ хамгаалтын айн зурвалсыг байгуулснаар тэр нүүдийг хийсэн бол одоо 15-аас 20 м зайд бол бүрэн зогсоод за байгалийн ургамал сэргэн ургасан ийм үр дүнтэй байгаа. За салхины хүчийг бол нэг 15-аас 20 м 30 м-т болоод ингээд буруулж ийнэ гэсэн үр дүн байгаа. За мөн бид бас нэмийн ургамлыг бол тарьж ургуулсан хаваалан чойрт одоо энэ лидер чихэр үүсгээд одоо гол хэрэгэлдэг энэ нэмийн ургамлыг бол тарьсан байгаа. За энэ графикараас харах юм бол ингээд 3-4 жилийн дараагаар бол бид бас ингээд лидер ихэд нэг 11.7 тонн чихэр үүсд 9.9 тонн зөвхөн нэг гагаас ин хорох боломжтой байна. Нийт одоо талбай болон ургасан ургамлын 60% нь тооцоход бол ийм юм гарч байгаа. За энэ амжилттай явж байна. За нөр ус ухын газрыг сэргэх туршилтаас мөн амжилттай явагдсан байгаа. Эмийн ургамлууд сэргэж явж байна. Ургамлын төрөл зүүн бол нэмэгдэж байна. За мөн одоо энэ бэлчээрийг бол тодорхой хэмжээний газар хашиж хамгаалаад одоо ямар өөрчлөлт гарч ийн гэдээ бид судалгаа явуулсан байгаа. Тэгэхэд бол одоо бэлчээрийн газарт бол 4-5 дахин за нэг жилд бол нэг жилийн дараа гарахад 2-3 дахин за 3 жилийн дараа гарахад 7 дахин ургац олон нэмэгдэж байгаа. Гэхдээ эсвэргээр хасж хамгаалсан талбайд ургамлын биомасс өндөр байгаа хэдий ч ургам зүйл ялын хэмжээнд буурсан ийм үр дүн харагдаж байгаа. Тэгэхээр бол энэ зөвхөн мал аж ахуйг хязгаарлах нь бол бас учир дутагдaltaй. Энэ мал аж ахуйн менежментээр бол бас энэ ургамлын зүйлийн олон хэмжээнд нөлөөлдөг энэ бэлчээрийн сэргэн ургалтад тодорхой хэмжээгээр аз тусаа өгдөг юм байна гэсэн юм үр дүндээс харагдаж байгаа. За мөн одоо энэ одоо яг өнөөдрийн бидний одоо энэ нөхөн сүлэлт явуулсан талбай харагдаж байна. Одоо өвсөө малчид хадаад малчдын нөхөл бүлгүүд энийг эзэмшээд ингээд цаашаа аваа явах боломжтой. Мөн жимс жимсгэн ойн зурс хооронд тавиад боломжтой юм а. За эцэст нь дөрвөн хэлэхэд одоо цөлжилт газрын дөрөлтлийн үйл явц бол Монгол орнд бодитоор өгч чинь энэ байгаль орчин нийгмийн хөгжил сөргөөр нөлөө үзүүлж байна. За энэ эсрэг бол одоо судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр иргэдийн оролцоонд тулгуурласан эдийн засгийн хөшөөрөхөд технологийн шийдлийг нэвтрүүлэх нь урт хугацаанд доктортой хэрэгжих юм боломжтой байна гэж. Мөн одоо хөрш орнуудын бүгд найрамдагтад ард улсын болон одоо бусад энэ сайн технологиудыг бол бид Монгол орнд нэвтрүүлэх, за хамтын ажиллагааг хөгжүүлэх судалгаа явуулах шаардлагатай байна. За тэгээ шинжлэх ухаан төр хувийн хөгжлийн нэгт хамтын ажиллагааны үр дүнд цөлжилтийн эсрэг ногоон үрээдэг бид хамтаа бүтээж чадна гэд энэ ихтгэл өндөрлж байна. Баярлалаа та бүхэнд.